Хэрлэн байна. За бүгдээрээ Шанхай хотод хэрхэн нэг өдрийн өвлөх тухай видеого үзье. Хамгийн дөрөвд явахаас өмнө Alipay болон Apple Maps байтанд байх хэрэгтэй. Alipay-ээр бүх төлбөр тооцоогоо бүгдийг хийчихнэ. Тэгэхээр маш амар тэн дээрээ такси дуудчихна. За тэгээ хамгийн дөрөвд мэдээж өглөө босоод кофе уун. Азийн хамгийн том Starbucks-ийн салбар бол энд байдаг. Энд болохоор өөрөө яг кофений яг үйлдвэр шиг бүх үйлдвэрийн процессыг нь кофе уунгаа бол хараа суух боломжтой. Маш гоё газар байдаг. Үнээр та нар тэр орчин бүгдээрээ бүх юм маш гоё байдаг. Тийшээ заавал очиж үзэх хэрэгтэй хамгийн дөрөв. За дараа нь юг хардан. За энэ болохоор өөрөө 400 гаруй жилийн настай хятадын уламжлалыг харуулсан. Яг дээр үед баячууд ирэхдээ энд амарч мамраад ингэж байдаг байсан тийм газар юм байлээ. Энэ Gluxy.com-оос энэ бол бүх юмнийхаа тасалбарыг худалдаад авчдаг маш амар байдаг. Ийшээ ороход бол 20,000 төгрөгөөр ийшээ орчнод ч маш гоё байхгүй. 20,000-аар бол юм үзэх боломжтой байхгүй. Архитектур болон тийм дизайн мэдсэн бүгд аягүй гоё тийм өвөрмөц тийм шийдэлтэй газар байсан. Энэ дээр заагаад үзэх хэрэгтэй шүү. Pearl Town өөрөө 468 м өндөртэй юм. Азтай бол ихний 5-д орохоор хэмжээд тийм урт өндөр таавар юм байлээ. За Pearl Town өөрөө бол Шанхайгийн бол бэлэг тэмдэг байгаа. Тэгэхээр заавал энд заавал ирж үзэх хэрэгтэй шүү. За дараагийн нь болохоор Nanjing Road. Nanjing Road бол өөрөө яг шопинг центр байгаа. За 5 км орчим урттай мангар урт тийм стрит байдаг. Ерөөдөө Азийн Times Square гэж нэрлэдэг юм байна лээ. Дараагийн нь болохоор тийм банд хоёр ирийн завсар байгаа. Нэг талд нь болохоор хуучны Европ маягийн хуучны байрлалууд бол нөгөө талд болохоор хятадын гоё шинэлэг гоё загвартай тиймэрхүү байрлалууд байдаг гэсэн байлээ. За тийм мэдээж орой очих бол маш гоё харагдана. За хамгийн сүүлд болохоор онгоцноор суугаад тэгээ Шанхай хотыг ерөөдөө ингэж харах маш гоё тийм вьютэй газар байгаа. Зэн болохоор өөрөө ийш ороход бол бас мэдээ адилхан Gluxy.com-оор бол захиалаад авчна. За Монгол мөнгөөр бол нэг 60,000 төгрөг хавцаа бол төлөөд тикет авчин. Тэгээд 30-аас 50 минут ингээ яг усан онгоцсон дээр суугаад яг Шанхай хотын ингээ бүрэн ингээ хараад мэдэрнэгд нөр маш гоё. Тэгээд энэ үзэсгэлэндээ харагддаг байгаа. Тэгэхээр энд бол сууж үзхийг бол би бол зөвлөж байна. За төлөвлөгөө маш чухал. Тэгэхээр бүгдээрээ цагаа зөв менежмент хийх юм бол асуудалгүй нэг өдөр